Спорт бол гайхалтай, оюмсог, эрүүл мэндийн ач тустай, мөн бас хөгжилтэй зүйл гэдэгтээ хэнч маргахгүй зэ. Та өөрөө хизээш спортоор хичээлж байгаагүй байж болох ч мэрэгжлийн тамирчдыг үзэж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тамирчин бүр шодрог биш. Тэд олон жил мөрөөдсөн медаль цомоо авахын тулд шаргуу хичээллэхээс өөр зүйлч бас хийдэг. Энэ бичлэгээр спортын хуурам мэхлэлтийн тухай сонирхолтой бас зоригтой үйлдэлүүдийн талаар үзүүлнэ. Сонин факт суугийн энэ удаагийн дугаарыг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол бичиг дор байрж холбоосоор нэвтэж ороод бүртгэж үүсгэхдээ манай S-Facts гэдэг урамшуулсан кодыг оруулаад анхны цэнэглэлтэд урамшуус авах боломжтой. Тоня Хардинг. Тоня бүгдийн эсрэг гэдэг киноны ачаар өнөөдөр олон хүмүүс энэ уран гулгагчийн талаар мэддэг байсан. Тэр өмнө нь Америкийн хамгийн алдартай тамирчдын нэг байсан билээ. Тоня яаж тийм алдартай болсон бэ гэхлээр богино үзүүлбэрт анх удаа оруулсан акселийг амжилттай гүйцэтгсэн уран гулгагч болсон юм. Үүнээс гадна нэг тэмцээнд 2 удаа гурван аксел гүйцэтгсэн анхны хүн болсон байна. Тэр 1991 оны Америкийн уран гулгалтын аварга болсон ч өөр нэг үйл явдал бүсгүйг дэлхийд даяар тархитагт нөлөөсөн нь спортын амжилт биш, өрсөлдөгч Нэнси Керригантай холбоотой төвх юм. Тони өрсөлдөгч Нэнсиг тэмцээнд оруулахгүй гэд нөхөр болон нөхрийнхөө найзтай хөвөлдөж нөхрийнх нь найз нь Нэнсид талцсан байна. Халдвараар гэмтэл авсан Нэнси 94 оны улсын аваргад орж чадаагүй өрсөлдөгчгүй болсон Тоня Хардинг аварга авсан. Гэвч Нэнси хурдан эдгэрч 94 оны Олимпиад бүсгүйчүүд хамтдаа явсан юм. Тэнд Нэнси 2 дугаар байранд орсон бол Тоня өөрөө 8-д оржээ. Дараах нь Тоня Нэнсиг зодууж тэмцээнээс нь өнжүүлсэн нь олонд ил болж бүх насаар нь тэмцээнд орох хэрэггүй болгоод шийдэхэд мөн $160,000 торгуул төлөвлөсөн байна. Борис Онишенко 1976 оны Монреалийн Олимпиад зөвлөлтийн тамирчин Борис Онишенкотой холбоотой том шуугиан дэгдсэн байдаг. Борис маш авиачлаг тамирчин байсан. Олон спортод хүч үзэж бүгдд нь тэргүүлдэг байсан юм. Тэр морин спорт, буудлага, усан сэлэлт, туйлзуур сэлэн болон гүйлтийн тамирчин байлаа. Түүний ачаар зөвлөлтийн баг итгэл төгс ялалт авахд ойрхон байсан ч туйлзуур сэлэмний тэмцээний үед нэгэн зүүж ил болсон. Шүүгч болон үзэгчдийн анзаарсан зүйл бол Онишенко сэлмээрээ өрсөлдөгчтэй хүрч арай амжаагүй байхад нь гэрэл насаад байжээ. Энэ гэрлийн ачаар тамирчин хэдэн оноотой тоологддог ач холбогдолтой гэрэл юм. Эхлээд хүмүүс техникийн заатал болсон гэж бодсон ч хожим зөвлөлтийн тамирчин сайн тамирчнаас гадна бас сайн техникч гэдгийг нь дэлхийд даяар мэдсэн байна. Түүний сэлэмний гар дотор гэрлийг асах арсын удирдлага байсан болж таарлаа. Тухайн үед Онишенкогийн сэлмийг сольж өгсөн ба тэр булгайцааг үгэрч гисэн өрсөлдөгч яасан ч маргааш нь Онишенког тэмцээнээс хасаж байгаагаа мэдэгдэж зөвхөн түүнийгч биш зөвлөлт холбоот улсын шигшээ богийг хамтд нь хассан юм. Онишенког бас бүх насаар нь тэмцээнд орох эрхийг нь мөн хассан байна. Серхио Моцонинг тэр Африкийн 1999 оны супер марафоны мөнгөн шагналыг хүртэхийн төлөө заллан хийжээ. Мөнгөн шагнал авахын тулд эхний 10-т орох ёстой ба Серхио энэ даалгавраа биелүүлж чадсан юм. Тэр 9-дүгürt ирж шудраг олсон мөнгө авах гээд байж байсан ч тэмцээний бичлэгийг үзэж байсан шүүгчид Серхио гүйж байхдаа хэд хэдэн удаа замаасаа гарсан анзаарсан байна. Тэгээд яавал гэж хүнс болсон хойно бие засах шаардлага гарсан юм байлгүй гэж та нар бодож байж магадгүй. Дэвт Серхио эргээд гүйж эхлэх боломжинд бугуун цагных нь байрлал өөрчлөгдөд байсан гэжээ. Тунгийнхаа шүүгчид үүнийг нь анзаарч шалгаж үзээд хэрхэн залилсанг нь ойлгосон юм. Учир нь гэвэл Серхиотой ихэр фикон солигдоод байсан болж таарсан байна. Нэг нь гүйж хооронд нөгөөх нь дуугаар урд нь гарчаад эргэтэлм амраад хүлээгээд байж байлаа. Ингээд хамаг юм тодорхой болгоод 11 жил тэмцээнд орох эрхийг нь хассан ч тэр 11 жилийн дараа 2010 онд иргэн ирээд тэр даруй ахаад баригдаж ирэхээ асуусан юм. Гэхдээ энэ бол тис өөр түүх болж учраас энэ хүрээд залтай гүйгчийн түүхээ дуусгая. Испанийн Паралимпийн шигшээ баг. Мэргэжлийн тамирчид дундаас хөгжлийн бэрхшээлтэй Паралимпийн тамирчид хүмүүсийн гайхшрал багтлыг ихээр төрүүлдэг. Тийм ч учраас одоо хэрн Испанийн Паралимпийн тамирчдын үйлдэл олон нийтийн анхаарлыг татсаар байдаг юм. Паралимпийн оюуны хомсдолтой хүмүүсийн сагсны багт Испанийн шигшээ эвэрүүл хүмүүс оруулсан байна. Тэдгээр тамирчдын зарим нь бүр өмнө нь жирийн тамирчдын дэлхийн аврагтж орсон хүмүүс байжээ. Харин жирийн тамирчдад Паралимпийн тэмцээнд заллан хийж орох санал тавихад эх орныхоо төлөө зөвшөөрсөн юм. Энэ баг дотор үнэхээр оюуны хомсдолтой 2 тамирчин байсан дурдах хэрэгтэйч тэд огт талбайд дараагүй. Испанчууд давуу байдлаа ашиглан өрсөлдөгч бүрөө будаа олгож байсан ч энэ мэхлэлт нь удахгүй л болсон юм.
Том шуугиандэгдэж Испани Паралимпийн хорооны удирдлагууд халагдаж шигшээ богийг нь тэмцээнээс хасч Сиднейн Паралимпийн сагсны ялагчаар Испанд өмнө ялагдаад байсан Орос улбаны улсын багийг нэрлэж шагналыг нь өгчээ. Артур Эндерлайн 1964 оны өвлийн Олимпийн аварга зүүн Германы чаргачин Артур Эндерлайн 66 оны тэмцээнээс өөр нэг зүүн Германы тамирчны хамт хасагдсан байна. Шүүгчид тэднийг гараанаас гарахдаа маш хурдтай эхлээд байгааг анзаарч шалгалт явуулсан юм. Шалгалтаар Германы багийн туслах чаргачдыг дараанаас гахаас өмнө чарганы доод талыг халаагаад байсан нь тодорхойлсон. Ингэж төмрийг нь халаах нь хурдыг нэмдгээс гадна мэдээж хориотой тус тамирчдыг тэмцээнээс хасаж өмнө авсан медалуудыг нь чураасан юм. Гэвч хожим зодог тайлаад Артур Олимпийн хороонд ажиллахад нь энэ хэрэг нь огт садаа болоогүй байдаг. Диего Марадона дэлхийн алдартай хөлбөмбөгчин байсан Диего Марадона бүхий л алдартай хүмүүсийн адилаар гээгээрсэн нэгэн байгаагүй. 1986 оны дэлхийн аваргын хасагдах шатны Английн шгшөөгийн эсрэг тоглолтод агуу Марадона дараараа гол хийсэн юм. Бид бүгдийг мэдэж байгаачлан хөлбөмбөгт гараараа тоглох хориотойч дэлхийн шилдэг тоглогч тэр тоглолтод гараараа хатгаад гол хийчихлээ. Хэдий англи тоглогчид гар хүрсэн гэж орилж байсан ч шүүгч голыг толгоогоор хийсэн гэж үзээд тооцсон юм. Тэмцээний дараа Марадона өөрөө бөмбөгт толгоогоор орч мөн гараараач хүрсэн гэдгийг хүлээсэн ба тэр үйлдэлээ бурхны гар гэж нэрлсэн түүхтэй. Роси Руис хинээс мэдгүй сургуур тамирчин анх удаа тэмцээнд ороод шууд төрүүлж байна гэд төсөөлөд үзтээ. Зүгээр ч төрүүлээ зогсохгүй эмэгтэйчүүдийн марафоны бүх цаг үеийн хамгийн шилдэг үзүүлэлтийг үзүүлсэн нь ч гайхалтай. Зүгээр нууцлагдмал авьяастай хүн байсан байх гэж бодож болгоч тэр баринд ирэхдээ бусдаасаа бар ядарсан шинжтэй байсан гэжээ. Бостны марафоныг 2 цаг 31 минут 56 секундын амжилттай дуусгаж ирсэн хүн гэхэд бусдаасаа ядралт хамаагүй бага байсан юм. Түүнээс юм асуухад замынхаа зарим хэсгийн талаар мэдэхгүй байснаас гадна босод гүүгч нар тэргүүнд гүйж байсан тамирчдын дунд Розиг харсан хүн байгаагүй зэрэг нь анхаарал татсан байна. Удалгүй 2 гисч гарч ирсэн нь Тед Руисийг баринд хүрэхээс 1 км орчмын наанаас зам руу гүйж орсон харсан дэв. Бас өөр гисчүүтч гарч ирсэн нь бүсгүйг марафоны хувцастай метронд явж байгааг нь харсан гэж мэдэгдсэн юм. Роси Руис дараанаас гарангуутаа замаасаа гараад метронд суугаад барианы наан ирээд зам руугаа ороод төрүүлчихсэн болж таарлаа. Хэрвээ оронд нь солигдоод гүйх ихэргүй бол хэрэгжүүлэхэд дажгүй лайфхак мөн байна. Ингээд бүсгүйг тэмцээнд орох эрхийг нь хасаад үүнээс хойш марафоны оролцогчдод тусгай чип зүүдэг болсон юм. Бадминтоны тэмцээний тамирчид мэргэжлийн тамирчдын болдуран бол 100% өөрийгөө зориулж явж байдаг. Медаль авч рекорд тогтоохын төлөө бүхэл тамирчид явдаг. Амьдралаа зориулдаг нь үнэн бөгөөд өөрийгөө дарж тал хүчээ гаргадаг тохиолдол гэж байхгүй. Заримдаа гэхдээ тийм тохиолдол гардаг. 2012 оны Лондоны Олимпийн бадминтоны төрөлд зарим тамирчид амархаар болжээ. Тэнд эзүү хүчтэй тамирчид нь өрсөлдөгчөө өөртөө сонгож болдог ба хасагдах шаттыг ихлүүлсэн 2 тамирчин муу өрсөлдөгч сонгож тоглохдоо өөртөө бас амраад авахыг ботсон байна. Гэвч тэд хит наазгаа муу тоглоод үзэгчдийн дургуг хүргэсэн бол дараа нь шүүгчид тэднийг хойчхын төлөө сайн тоглосоогүй. Ийм үйлдэл нь спортод муу нөлөөтэй. Спортоо хүндэлсэнгүйгээд тамирчдыг тэмцээнээс хассан байдаг. Роберто Рохас хөл өмбөгчд багтаа туслахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Ийм нэг багийнхаа төлөө өөрийгөө золисон хэрэг 1989 оны 9-р сард дэлхийн аваргын сонгон шалралтын үеэр гарсан байдаг. Чилийн шгшээ баг нэгдгийн харьцаатай Бразилийн шгшээд хожигдож байлаа. Тоглолт дуусахад 25 минут үлдээд байхад Бразилийн хөгжөөнд дэмжигчдээс дохионы бамбар унан ирж Чилийн хаалгач Роберто Рохасыг нуруунд нонцсон юм. Хаалгач тэр даруй газарт унаж нүрээ барьж өвдөж буугаа илэрхийлж эхэлсэн бол багийнх нь тэр даруй хаалгач дээрээ эртгэж тусламж дуудсан нүүрэндээ гүнзгий шахтай хаалгаччийг талбаагаас гаргав. Чийлчүүд уурлан бид талбайд эргэн гарахгүй гэж эсэргүүцэж байтал чийлчүүдэд автоматар хожиж өгөх янзтай болоод ирсэн юм. Хэрвээ чийлчүүд яажгүйс шууд дэлхийн аваргад оролцох эрхээ авах байсан бас дурдахгүй өнгөрч болохгүй. Гэвч шүүгчид бичгийг удааншууж үзээд хаалгачийн үнэн шударга байдалд эргэлзэж эхэлсэн юм. Хожим тодорхой болсноор хаалгач өөрийгөө нүүрэндээ зүссэн болж таагсан ба бэлэндээ жижиг хутаг нуусан байжээ.
Ингээд хуурам эхлэх гэсэн Рохосыг бүх насаар нь хөл бөмбөгийн тэмцээнд орох эрхийг нь хасаад Бразилд техникийн хожлогч Чилийн шигшэг 1994 оны дэлхийн аваргад орох эрхийг нь мөн хаасан юм. 2001 онд FIFA шийдвэрээ өөрчилж Робертод өгсөн шийтгэлээ дуусгаснаар өнөөдөр Роберто Бразилийн багийн хаалгачдын дасгалжуулагчаар ажиллаж байна. Femke van den Drische. Жирийн допингноос гадна техникийн допинг байдаг талаар та урд өмнө сонсож байсан уу? Энэ спортын хэрэгслээ нэмэлтээр тоногжохыг хэлдэг байна. Велокроссын дэлхийн аваргын тэмцээн дээр анх удаа бараг ийм зүйл тохиолдсон юм. 19 настай Бельгийн дугуйн тамирчин Femke van den Drischeгийн дугуйны араам дотор жижиг хэмжээний мотор илрүүлсэн байдаг. Энэ нь түүний дугуйг бараг л электрон дугуй болгон хувиргасан бөгөөд хурдан явахад нь дэмжлэг болдог төхөөрөмж байна. Тэмцээний үед бүсгүйн дугуй эвдэрч замаасаа гарах үед нь дугуйг нь янзалж байгаад жижигхэн нууцыг нь олж илрүүлжээ. Бүсгүй өөрийгөө буруугүйгээд механик л андуурчиж энэ миний дугуй биш найзын маань дугуй байна гэж хэлж үтсэн ч мэдээж хинч үнд мэтхийг нь ойлгомжтой.